Харамд өнөөдөр Химлэг ухааны агентлаг тэр тусмаа бизнес тэрхэн ашигтай ажиллах боломжтой талаар хуваалцах видео хуваалцахыг хүслээ. Би энэхүү видеогоор таны датанд суурьлагдсан Химлэг ухаан хэрхэн мэдээллийг илүү үнэн наривчлалтай бас богино хугацаанд хэрэглэгчтэй асуултанд үнэн бодиттой хариулж чадах боломжтой гэдэг талаар харуулахыг хүслээ. За би асуултанда Tesla компани 2 дугаар улирлын 25 оны 2 дугаар улиралд Model Y загварын барлуулалт болон Nvidia компани санхүүгийн тайлан мөн Монгол хоёр компани байгаа. Хаан банк болон Monsoft компани санхүүгийн тайлангийн мэдээг Химлэг ухааны агентлагаас хүссэн байгаа. Энэхүү миний асуултын хариулт нь Tesla компани 2 дугаар улирлын Model X барлуулалт 2025 оны 2 дугаар улирал Model Y, Model 3 болон Y загварын нийт нийлүүлэлт нь 373,728 ширхэг нэгж байсан. Энэ 12 оноос энэ өмнөх оноос 12% ихсэн гэсэн мэдээлэл ирсэн байна. Nvidia компани 2 дугаар улирлын тайлан орлого нь $26 тэрбум, улирлын өмнөхөөс 18% өссөн. Жилийн өмнөхөөс 262% өссөн гинэ. Хаан банкны 2 дугаар 24 оны тайлангаар нийт төвтэй 20.3% их 80 төгрөг болсон. Monsoft компани 24 оны санхүүгийн тайлан орлого болон ашигын өсөлт нь 20-с дээш хувьтай өссөн байна. Би энэхүү мэдээллийг хэрхэн хэлсэн тухайга дэлгэрэнгүй хаалцъя. Миний үндсэн хийсэн мэдээллийн үндсэн одоогор би чат триггерээр буюу чат бичээд надад буцаад хариулахаар демо хийсэн байгаа. Энэ демо учраас ингэж хийсэн. Үүнийг вебсайт болон бүх төрлийн хүссэн сошиал платформдоор та холбож ажиллаж болно. Энэхүү агентийн маань ажиллах зарчим нь чат триггер буюу хэрэглэгчээс мессежээр нь орж ирсэн мессежийг агент маань хүлээж аваад агентийн маань үндсэн промпт нь нээж байна. Энэ бол хамгийн тархин гэсэн үг, гол мэдээлэл боловсруулж байгаа хэсэг гэсэн үг. Агент маань боловсруулна. Химлэг ухааны юу маань OpenAI модель ажиллаж байгаа. Энд Химлэг ухааны OpenAI модель ажиллаж байгаа. Модельороо асуултыг боловсруулж байгаа гэсэн үг. Энд хамгийн үндсэн гол мэдээллүүд байгаа. Энэ дотор энэ нь юу вэ гэхээр таны өгөгдлийн датабаз гэсэн үг. Энийг HTTP модель гэж ангилдаг. HTTP хүсэлт буюу API-аар хүсэлтээ дуудаж байгаа гэсэн үг мэдээллээ. Энд яг үндсэн өгөгдлүүд байна. Би үүнийг Pinecoin гэдэг энэхүү агент хэлсэн байгаа. Энэ нь болохоор өөрөө Химлэг ухааны бас Химлэг ухаанаар ажилладаг. Бас дээр нь юм датабаз хадгалах маш нарийн үндсэн өгөгдөл болж ажиллах боломжтой байдаг. Миний хайрцуулсан мэдээллүүд энд харагдаж байна. Хайрцуулсан мэдээллүүд маань энд харагдаж байна. Tesla компани мэдээлэл байна, Nvidia байна, Хаан банк байна, Courier байна. За асуултаа маань дэлгэрэнгүй орж харцгаая. Model X update. Model Y Tesla компани мэдээлэл гэсэн үг. Дөрөвт нэрнэ. Tesla компани 2025 оны мэдээлэл гэсэн үг. За энэ харагдаж байна. Model Y prediction гэнэ 324 оны 2 дугаар улирал, 24 оны 3 дугаар улирал, 24 оны 4 дугаар улирал, 25 оны 1 25 оны 2 дугаар улирал 396 Model 3 болон Y загварын барлуулалт гэнэ 373,721 ширхэг барлуулагдсан ба 12% өсөлттэй байсан. Манай AI агент маань энэ дээр хэрхэн хариулсныг одоо харцгаая. Ямар хариулт хэлсэнийг. Харин тооны дуурал Tesla компани Model 3 болон Model Y загварын нийлүүлэлт нь 373,228 байсан. Өмнөх оны 12% борс үзүүлэлттэй байна гэнэ. За тэрхүү мэдээлэл маань энэ байна. Model 3 болон Y загварын нийлүүлэлт нь 373,721 ширхэг өмнөх оноос 12%-аар борлуулсан. За дараагийн мэдээлэлд Nvidia компани тайлан орлого $226 тэрбум, улирлын өмнөхөөс 18% өссөн. Nvidia-гийн мэдээлэлд ороод харцгаая. Nvidia-гийн мэдээллийг би гаргаж ирсэн байгаа.
энэ чинь 26 тэрбум 25 оны 1-р төлөвлөлт 26 тэрбум өсөлттэй байсан. Энэ 12%-аар жилийн энэ жилийн 18% өсөлттэй байсан. Өмнөх жилийн 262% өсөлттэй байсан. Агент маань энд 18% өсөлттэй байсан гэсэн. Энэ хүн мэдээллийг хэмлээ юм маань энэ хүү датаны энэ мөрнөөс авсан гэсэн үг. Хамбагны жилийн тайлан нийт актив 20.3 их найт төгрөг, тээвэр ашиг 11.9 тэрбум төгрөг жилийн өмнөхөөс өссөн гэнэ. За хамбагны мэдээлэл бараг тарцгаая. 24-ны эцсийн байдлаар нийт зээлийн багц нь 11.9 их найт төгрөгт хүрч 23 оны эцэстээ 2.3 их найт төгрөг буюу 23.4%-аар өссөн гэнэ. Энэ хүн мэдээллийг хэмжээ ухааны агентлаг маань зэний датанаас авсан гэсэн үг. Монсус